Vegan PMS. За бичиж. За одоо холгонуудаа тари энэ холгонуудыг бол дараа нь олон тооны өндгийс ялгаж авахд хэрэглэнэ. Тэгээд олон тооны өндгийс үүсгэхэд супер авиац явуулах ёстой. Супер авиац явуулахын тулд холгоныг гормоноор тарина. За энэ Pregnant Mare Serum гэдэг ийм гормон байна. За тэг гормоноос савла. За тэгэхээр гормоноос нэг 100-аас 150 микролитрийг нэг болгонд тарьдаг. Тэгэхээр 4 болгон байгаа. Тэгэхээр бид нэр 4 болгон 150 микролитр гормон тарья гэж тооцоолоход 600 микролитр гормон биднэрт бол хэрэгтэй болох нэ. За ингээд 700 микролитр гормоныг бол өдөр авлаа. За тэгээ холгоныг барихын тулд бол сүүлнээс нь бол барина. За тэгээд сүүлнээс нь барьчаад бол толгой дээр нь бол хүчтэй бол дарна. Тэгээд чихийг нь оролцуулаад дагсны яснаас бол ингээд барина. Тэгээд иймэрхүү байдалтайгаар бол барих хэрэгтэй. Нүдэнд нь барихтаа бол нүдэнд нь бол гараа бол харагдуулахгүй. Хэрвээ гар хойрхон нүдэнд харагдах юм бол өөрөөр хэлэх юм бол хоншоорлоо гарч нэг ойртох юм бол хулган бол хазаж болчихгүй юм аа. За тэгээд одоо хулганыг бол тарихтаа энэ хоёр энэ гуйны энэ төгсгөлийг энэ хэсэгт энэ гидсний энэ төвд нь тарина. Гуйны төгсгөлийн хэсэгт энэ гидсний төвд бол тарина. За ингээд бид нар тарилаа. Тэгээд тодгой дээр нь ингээд нэг тавьчих. За ингээд дараагийнхыг тарья. За холгонууд бол ерөнхийдөө зарим нь ууртай, зарим нь уургүй янз бүр байдаг. Яг 100-аас 150 микролитр 100 мал орж болно л да. Яг абсолют бол нарийн бол хэмжээ бол байхгүй. За зарим холгонууд бол ингээд янгуучлана. Бидний хэрэгжилж байгаа шипризний зүүнний ир бол их муу байна. За ингээд өнөөдөр ингээ орой 6 цагийн үед бол PMS гормоноор бол ингээ тарилаа. Тэгээд маргааш нэг өнжөөд нөгөөдөр орой 6 цагт HCG гормоноор
тарих ёстой. Тэгээд гормон тарьсны маргааш өглөө нэг 11-12 цагийн үед өндгийн эс яг боловсроод бэлэн болсон байдаг. Тэр үед нь бол ялгаж авах ёстой.